Нэг талаас нь ойгоо тэгш ойгоо тэмдэглээд байгаа боловч нөгөө талаас нь уулзахын баяр, ургийн баяр гэдэг том юм ажил болдог юм шиг. Одоо ойрын хэдэн жил нутгаасаа гараад ирээгүй хүмүүс нутагтаа ирж нэг чуулдаг, бие биентэйгээ уулздаг, учирдаг. Энийг тэр нэг энерги яваад байна да тийм ээ. Тэгээ хамгийн сайхан нь л одоо тэр юм шиг байна. Бүгдээрээ сайхан уулздаг. Тийм учраас нутагтаа нэг юм үлдээчий гэсэн хүн болгоныг зорилттой байт юм болов. Тийм. Хөлдөөл. Би нутгаас 7 настай гарсан байна. Тэгээд өнгөрсөн 2011 онд манай аав ээж одоо настай амьсгал байна л да. Чи одоо ховдын даривсан Монгол аяг гэдэг багт тэнд хавлжаанд төлсөн. Аваач үзүүлэн төлсөн газар чинь хөрвүүлгэн гэл. Тэгэл анх очиж 11 онд 12 онд би намар энэ нутгийн зүйлийн ажлыг авсан. Тэгээ би харахад энэ нэг л юм бодогдсон. Энэ хүн нутаг ус тэр уламжид гэдгийг өөрөө мэдээд их эцгэн гэдэг юм уу да ахмад улсууд нь сайхан зөв ойлголоо яриад ирэхээр хүн тусанд нь байдаг юм байна. Тэр өвлүүлж явах. Тэрийгээрээ одоо өөрийнхөө тэр байгалийн сайхан төлсөн нутгаараа бахархаж амьдрын гэдэг үл их сайхан юм гэдэг мэдэрсэн дээ. Ер нь бол нутагтай байна. Нутгийнхаа одоо төрж өсөж төрсэн газар дээр очин гэдэг бол үнэхээр сайхан гайхалтай зүйл. Зарим хүмүүс чинь нутаг усаач мэдгүй те Улаанбаатарынхаа л гэдэг. Тэгэхээр яг хаанаас ирснээ бас мэдгүй байна гэдэг бол бас нэг бодлын эмгэнэлтэй. Тэгэхээр төрсэн нутаг усаа мэдээд за тэгээ 90 жилийнхаа ойг бас тэмдэглэгээд нутаг усныхаагаа дуудаад бүгдээрээ ингэ уриалаад төрөн сэтгүүл бат өргөлийн хийсэн бас ургийн баяртай уулзахын баяр хийх гээд байж байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр энэ уулзах одоо 90 жилийн зориулаад тоглолт хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр хандвийн цэнгүүний талаар яриагаа бүгдээрээ үргэлжлүүлэе гэж бодож байна л да. Тэгэхээр хандвийн цэнгүүн хаана хизээ болох гэж байна? Энэ бид хандвийн цэнгүүнийг 5 сарын 23-ны 19 цагт Монгол бүхий өргөнд зохион байгуулах гэж энэ заавал явж байгаа. Энэ цэнгүүнээр бол бид манай дариусан мос чинь одоо асар их дуу хоол тэ соёл алдартай осод их байд юм. Одоо жишээлбэл төрийн шагналт чойдгой төрийн шагналт ардын жижигчин мясрангой тэгээд одоо соёлын гавь зэтгэлтэн данзангой гэдэг бүхий өргөний дэд олон шүлэг дуутай бид тэгээд энийг сутаа хайрхнаа тэгээд даривчуудыг магтсан тэр бүх одоо сайхан бүтээл одоо мөхөссөн тэр аюу ишгдүүлж нутгийнхнаа энд байдаг уулсуудыг бол одоо цэнгүүлэл гэсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг манай Дүндэн Бэрэл сумын нутгийн зөвлөлийн төлөвлөгчийн хувьд гартан хариуцж байгаа. Өшөө нэмжлэх байгаа. Тийм. За тийм. Тэгээд 5 сарын 23-нд бид нар бас хүндэтгэлийн цэнгүүн бас таны хэлдгээр уулзалт мэдээж баяртай явахын тулд ах дүүсээрээ найз нөхдөөрөө яах вэ гэдэг төлөвлөгөө зохиох бах. Тэнд нэг бөөгнөрөд уулзаад нутгийн зүйлээс бас нэг ерөнхий чиглэл гарна. Ярилцах бас зорилготой. Тэгээд цэнгүүнд маань чойдгой, мясрангой нарын тоглолт нутгийн уран бүтээлчтэй шүү дээ. Тэгээд мөн нийт төгссөн нийтийн дуунууд. За нийтийн дууны мастер гавьяатууд. Манай гавьяач жүжигчин Жавхлан оролцсон энд. Эрдэнэбат гавьяач жүжигчин оролцсон Бадзүг, Ганзар гавьяат. За мөн Ширмэн Төвөө гавьяат гэсэн мэтлэг. За эстрадын дуучид манай Дэлгэр Мөрөнч манай дарвын хүн шүү дээ. За бас Айстоп хамтлагийн дотор бас манай нутгийн улсууд байгаа. Энэ улсууд гихмичлэнгийн одоо нэр дарсан дуучид бүрэн хэмжээгээр оролцсон. За орон нутгаас хөрөлдсөн ирж байгаас уран сайхан шүү дээ. Бүжгийнхэн дуучид. За дорж игч гэж манад соёлын тэргүүний ажилтны эмэгтэй би. Театрт байсан бол гавьяат ийм одоо сайхан ард түмэн дотор дуулаа явж идэг юм хүн байгаа. Нутгийнхан маань таних байх, хөрөлдсөн ирэх байхаа гэж бодож байгаа. Дээрээс нь бид хөрөлдсөн ирсэн үзэгчдтэй нутгийнхандаа бас азын судал илгээж байгаа. За настай улсууд мэдээж байгаа шүү дээ. Ээж аваагаа онгоцоор хөрөгч гэсэн зорж байгаа улсууд байгаа. Ховд хүртэл гэж очих онгоцны зардал бид тэнд шалгаруулна. За дээрээс нь сайхан сутаа хонтой нутгийнхан маань бас тэнд өмчтэй болж болно шүү дээ. Бид сутаа хонь азын судал бэлгэлнэ. За 50,000 төгрөгийн азын судал бэлгэлнэ гэх мэтлэнгийн бас тийм сюрпризүүдэр байна гэж бодож байгаа. Тэгээ тэр өдөр манай нутгийнхан уугуул суугуул иргэд дээрээс нь нутгийн бэрүүд хөрөгдүүд худууд маань хөрөлцсөн ирэх байх гэж бодож байгаа. Олуулаа сайхан чуулаа тийм ээ нутаг орондоо тэнд юм аа. Ингээд өнжий гэж нэг өдөр бодож байгаа юм.
За билетийг бид нар бүхэн органик касс нутгийн зөвлөл дээр утас одоо гарч байгаа тийм ээ. Бач борлуулж болно. За нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд маань бас хойролж аваад борлуулад байж байгаа. Тэгэхэд тэр өдөр ямар ч байсан бүхэн өргөөг дүүртэл сингэх ёстой байх. Олхнууд түмэн Даривхан Монгол улсын шимтэг сумынхыг хөрөлцөөрнэ гэж бодож байгаа. Ингээд нутгийн зөвлөлөөс урьж байна. Яалтчгүй одоо жишээ нь өөр дуучид бол ирэхээс өөр сонголт байна л да. Одоо чинь ган зэрэг гавьяачаа сутай хайрхан дуугдуулдаг. Тэгдгийг. Тийм тэгэхээр чи одоо тэгээд говьртой нутгийн юм шүү дээ. тий. Энэ сутай хайрхан энэ сайхан сүрлэг төрийн тахилгад уулан магтан монголчууд одоо бүгдээрээ дуулах уу яах вэ? Энэ хайрханы бас нэг үлмэд нь очиж нэг мөрөхийг хөслөх үү яах вэ? Тэгэхээр одоо ингээл ховдын дарвын тухай одоо зөндөө олон дуунууд байдаг. Тэрийг чи одоо өөр хүмүүс дуулсан. Тэгэхээр тэр хүн ч гэсэн бас уран бүтээлээр холбогдож ийн гэдэг чинь энэ аймагтай холбогдож байна л гэсэн үг. Ер нь манайхан чинь энэ төрийн тахилгатай байгалийнхаа үзэсгэлэн сайхан газараа бүгдээрээ сайхан аялахыг боддог ш. Тэгэхээр 100 одоо мэдээж тэнд бол наадам зэнгүүн болно. Тэр нь хий заавалах вэ? Тэнд бас зөвхөн ховдчууд ховдын дарвынхан төдийгүй одоо төвөөс сайхан наадам үзчихье гэж байгаа олон үндэстэй ястны төлөөлөл маань оролцсон. Ховд чинь өөрөө 13 ястантай. Тэр хэдээс ч гэсэн ингэж их олон орох байх л та. Бид нутгийн зөвл сумын удирдлагаас бол энэ зочдоо урьж байгаа. Улаанбаатараас одоогийн байдлаар бол нутгийн ууг бол явна гэж нутгийн зөвл бүртгэсэн 6-700 байна. Тэгээд энэ одоо төрийн болон зочдоо бол өрн ер нь бол энэ ууг бол бид их сайхан үнэхээр бас нэг одоо магнит нийсэн тийм тэмдэглэе гэсэн бодолтой. Одоо өөрийнхөө сутайн дарвынхан энэ олхнуудаа магтсан зөвхөн сүүлийн 1 жилийн дотор их дуу 2 дуу нутгийн зөвлөлөөс санаачлаад зохиолгосон. Сутайн олхнууд, сутайн нутгийнхан гэдэг. Тэгээд энд бол ингэж дуулж магтдаг. Жишээ ууртай нутгийн хүн холын харддаг юм. Удамтай хүн нутгаа дуулсгадаг юм. Судар дүүхэнд мөртэй дарвынхан суут гаттын удамтай дарвынхан гэх мэттэй их сайхан магтсан. Үнэхээр одоо ийм дуу хоолой болоос энэ хойдоо бол шинэ бас нэмж өргөн барьж байгаа. Энэ шинэ дуунуудын одоо гэдэг энэ дууг бол одоо сая 5 сарын 23-нд Зэнгүүн дээр бас дуулах юм. Тийм баяр маань 7 сарын 19-20-нд болно. Сумын төвдөр. Тэгээд энийг бас манай нөхдүүд сонсож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд 8 сарын 20 7 сарын 24-5-нд баруун бүсийн дан шиг галдан гашгтааны ой болж байгаа. Тэгээд мэдээж энэ хоёрыг бол бид нар зөвхөн цаашаа тэгэл яваад тэгээ бүхэн зөвхөн дарвийнхан биш. Одоо олон хүн цугларсан, олон аймгийнхан оролцсон, хурд шалсаа үзсэн, олон бөхчүүд оролцсон энэ наадам болоосаа гэж бодож байгаа. Улаанбаатар хотод байгаа уралддаг тэр чансаатай морд бөхөж барилдвал нутгийн олныг зэнгүүлж байгаа л хэрэг. Олон хүн цугларвал бас орон нутагт маань хөрөнгө оруулалт ордог. Миний хувьд би тэр өнцгөөс их харддаг. Хуушурыг маань авч үзээ. Дэлгүүрээс маань юм авч идэх хэрэгтэй. Ингэвэл тэр орон нутагт орж байгаа бат хөрөнгө оруулалт байх. Хүмүүс янз янз өнцгөрл ярьдаг. Уяачт маань хэдэн байгаа аваа явчлаа хүнд алдлаа гэж гомддог. Бүх маань тийм биш л дээ. Тэгээ энэ ордуудын халаасанд ордог юм их байх. Илүү байгаасаа л гэж боддог юм. Энэ бол шууд бас нөгөө талын хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээ манайх бол би энэ дээр нутгийнхаа гавьяатын талаар бас манай улсууд албартнуудын талаар ярьлаа шүү дээ. Тэгээ төрийн албан хаагчдууд манайх Монголын төвд хувь нэмэр улс улсууд их шүү дээ. Дээр үед бол Засагтхан аймгийн нөлөөтэй хошуу байсан манайх Эрдэнэ байсан хошуу гэж. Аюурдаа хөнөж чуулган дараа гэрж ясан юм хүн байдаг. Баруун Монголын одоо нөлөөтэй. За шинэ цагт авч үзэх юм бол манай Гомбожова гэж улс төрийн төвчний гишүүн одоо амьд байна. Маяг гээд гарсан сайхан гөгшин. Тэр хүний хэлжээс өг одоо бидэнд үргэлжлээл явж байгаа. Жаахан дан болдгоо хур бороотой байдаг чинь тэр хідэн мод чинь шүү. Тэр хідэн гол дагсан улаан арганаа битгий тайраарэ гэж. Үе үеийн дарга нар бидэнд хэлж өгдөг байсан. Тэр хэлсмүүд бид ажиллаж байгаа. Ер нь үнэн. Тийм учраас тэр сутаа хайхан тэр мод чинь бороо авч үлддэг. Замд нь шуурч ирээд манай бороо болоод үлддэг юм л учиртай байсан. Тийм одоо гомс Бямбад орж байгаа үндсөлийн одоо цэцгийн дарга үндсэн одоо хүний эрхийн комиссийн дарга улсын их хурлын дэд дарга байсан. Олон жилийн процесс Норуу самбуу дарга маань байна. За Пөрөвд орж байна сайд зам тээврийн дэд сайд байсан. Хөрлбаатар сайд. За Монгол банкны ерөнхийлөгч Батцэг. Газрын харилцааны газрын дарга Батцэг. Зам тээврийн газрын дарга Инхтэр гэх мэтлэнгийн дурдаад байвал одоо өнөөдөр багтахааргүй тэрийн албан хаагчд байгаа юм. Аймгийн дарга манаас бас 4 хүн хийсэн байдаг.
За сум орон нутагт ажиллаж байгаа сумын удирдахжсэн туршлагатай дарга нар маань байна. Дээр үед одоо гавьяат нэгдэл чинь даваа дарга нар гэж байна. Би бас дурдахыг хүсэж байна. Тэгээд одоо сүүлийн үед дамчаа базар дарга маань, манай мөнгө цоож дарга маань байна. Сайхан үе уламжилсан дарга нар хийгээд ингээд ажиллаа хийгээд явж байгаа шүү дээ. Одоо ч гэсэн сайхан залуучууд ингээд уламжлаад уламжлал шинжлэл бол заавал зэрэгцэж явах хэрэгтэй. Энэ утгаараа сум орны маань хөгжил цаашдаа их сайхан явах хаа гэж бодож байгаа. За эмч нар бол одоо Жав Баатараас эхлээд мэдчихэж байгаа шүү дээ. Жавгаа байна, Авир Мэдгаа байна, гавьяат, Цэрэндаш байна. Самбуу бүрүүгээ 5 өдрийн одоо гавьяат эмч байсан шүү дээ, тийм ээ. Эмчтэй иймэрхүү. Хурандаа мэрэхэд манай 60 гаруй хурандаа байна. За одоо нэрийг хэлээ хэрэггүй. Хэлээ одоо хангалттай одоо юмнууд салбар бид тэр байтугай улс орны үндэсний өргөд Дорнодо аймгийн Матад сумнууд очиод дарвын хүмүүс байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан дарвынхан байсан. Тэгвэл цус хон сайжруулах гээл одоо үзэмчийн он бид авчихсан. Яваад очиход тэнд байсан. Сумын даргын авгаан байсан. Маш амархан ажиллагдчихсан гэх мэт. Нүүдэлчин л ард түмний чинь нүүдэлч. Суурин соёл иргэншилтэй байсан бол юу гэж тэр Сүхбаатарын Эрдэнэ цагаанд явж байгаа. Нэвтрүүлэг өндөрлөх төгсөж байгаа учраас хөгжлийн тухай нэг яриа тэгээд өндөрлөө. Одоо би хувьдаа бол жирийн одоо иргэн. Явхад бол Ховдын дарив бол одоо жишээ нь Ховд аймгийн үүсв. Говьалтай одоо төвөөс гараад л цаашаа Евэн буудлаар дамжаал, Дарваар дамжаал танах руу очдог. Цаашаа одоо Ховд руу ч явдаг, урагшаага одоо Алтай Булхан гэдэл сайхан сумууд руу явдаг. Тэгэхээр энэ зам дагаж хөгжил гэдэг шиг өстой таны хэлдгээр нөгөө 24 цагийн турш хоолтой унттай байх. Нэг талаас өвөр, нөгөө талаас ингэж их хүн цуглана гэдэг, хүн хөлхнө гэдэг энэ бол хөгжлийн бас нэг том концепц болох байх л та. Тэгэхээр та хоёр маань бас энэ ирээдүйн талаар нэг хэлж өгөөч. Тэгээд нэвтрүүлэг өндөрлөе. За баярлалаа. Би өнгөрсөн 13 онд бас суманд очиж 5 багаар явсан. Бүр нэг өст үзээд нутгийн зүйлээс бас өөрөө даалгавраар явсан л да. Тэгээ би нэг л юм. Манай даривсан бол ерөөсөө хөдөө аж ахуйн мал аж ахуйн орон юм. Нутаг юм байна. Ерөөсөө Монгол хүн махаа идэж амьдэрдэг. Манай даривсан бол тэр мал аж ахуй ялангуяа тэр сутай үйлдвэрийн хонио одоо олон сайхан өсгөж хөгжүүлэх хэрэгтэй байна. Гол үйл ажиллагаа маань тэр байх юм байна. Ер нь нутгийн ард түмний бол тэрэнд нь чиглэсэн нөхцөл нийгмийн асуудлыг өргөжүүлсэн ийм л одоо тусалцаа энэ нутгаас алссуугаа бид энэ Улаанбаатар хотод тусалж дэмжиж хөгжүүлж ажиллах хэрэгтэй байна гэж би ингэж ойлгосон. Энэ хүн айлцсан мал өөрийн нэг чаддаг уламжилсан олон жил бүр ингээд тогтцсон одоо өнөөгийн гурвал бизнес биш үү тийм ээ. Тэр манай даривхны бизнес бол тэр онны бизнес л юм байна. Би тэгж л ойлгосон тийм. Энийг бол одоо сайн хүмүүс нийгмийн асуудал сайн шийдэгдсэн. Тэр их одоо хүнд хүчрэгцүү малгаанд байдаг тэрийг багасгах. Энэ талаас нь л их тусалж ажиллая л гэж бодож байгаа. Тэг яг дарга бол хэллээ л да. Хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэл бол манай нутгийн гол бүсэн мөн. Тэгээ нутгийнхан маань бас оюун ухаантай олсооч үү. Бэлчээрт 1000 хон бэлчээд 1000 хоньны ашиг олох уу? 500 хон бэлчээгээд 1000 хоньны ашиг олох уу? Тэгэд манай ард түмэн тооцож чаддаг. Тэр утгаараа энэ сая малын үйлдвэр усаа сайжруулах, таваарлах чанарыг сайжруулах тал дээр үе үеийн удирдлагууд үе үеийн иргэд одоо малчт маань хийгээд ирсэн. Тэгэхээр тэр сутай газар тариалангийн чиглэлээр ч гэсэн улаан тэр одоо улаан буудаа биш. Тэр 10 гэдэг тийм хөгтөрөө гэдгийг хийж тариалахын зөв юм гэдэг нутгийн брэнд хүртэл гаргацсан ба шүү дээ сутай брэнд гэдэг. Тэгэхээр нөгөө талаар бид мэдээж сумын төвийн хөгжил бас их чухал. Бүсийн төв байх хэрэгтэй гэдэг зорилт тавьж ирсэн бид. Нөгөө 24 цаг хот шиг амьдрийгээд яриад байгаа чинь шүү дээ. Тэгээ худалдаа үйлчлэгээний бөөний цаг байгууламж төрөөс тавьдаг. Орон нутгийн бизнесүүд маань энийг хэрэгжүүлж чадсан байдаг. Одоо дээр үеэс бизнес хийгээд Улаанбаатар хотын захын дэлгүүрийн манай даруйд бий. Энэ бол одоо баталгаатай байдаг. За тэр шатхууны үний хямдрал янз бүрийн асуудлуудаас байдаг. За төрийн албан хаагчид мэдээ сургууль багш эмч нарын нөхцөлийг ажилуулах. Ер нь ихэнх байгууллагууд маань шинжлэгдсэн байдаг шүү дээ. Баригдсан, шинээр баригдаад засварагдсан. Тэгэхээр нөгөө талаар төрөөс үнэ гарч байгаа. Монгол улсын шилдэгсэн болгосон. Дээрээс нь одоо шинэ сум бүтээн байгуулдаг чинь. Яригдаа төрөн хэрэгжээд эхэлчихлээ шүү дээ. Манай сум бол ихний 5-ын тодорхойлтонд ороод ингээд бодлогын төвшин явж байгаа. Тий явж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ бол мэдээж энэ улс орны төсвийн эдийн засгийн байдлаа шалтгаалаад хэрэгжинэ гэж бид найдаж байна. Нөгөө талаар бүсчилсэн хөгжлөгээд яддаг шүү дээ. Бид энэ сумын төв гэж газрын нутгаар зураг дээр зурх биш. Судалгаа хийх ёстой гэж боддог. Манай сум бол тэрийг хангасан сум байна.
баруун бүсийн төвчөөс танай ховд аймаг шүү дээ. Тэгэхээр ер нь үүдэн юм чинь бас л хөгжиж байгалийн мэдээж өөрийгөө тэтгэлэг байх хэрэгтэй. Өөрийгөө санхүүжүүлж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэр олон байгалийн баялаг байна. Энэ хөдөө аж ахуй газар дээр энэ давуу тал байна. Тэр оюунлаг ард түмэн байна. Хамгийн гол нь хийж бүтээдэг ард түмэн байна гэсэн үг шүү. Тэгээд цаашдаа бол ирээдүйд манаас боломжтой сайхан ирээдүй хүлээж байгаа. За баярлалаа тийм. Сум орон нутаг хөгжинэ гэдэг тэнд тогтох хүмүүс бүр их л дээ. Өөрөөр хэлэх юм бол хүн болгон ажилтаа байх юм бол хот руу ажил хийж явах хэрэг юу байх вэ? Тэндээ сайхан амьдрахыг хүсдэг. Тэгэхээр та хэдийн маань оролцоо бас тэрэнд их чухал. Тэгээд нутгийн зөвлөлөөс бол хүн болгоныг ажилтаа болгох том зорилт тавьсан байна. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь ховдын дарваас Улаанбаатар хот руу шинээр дугаар хорооны задгаад буух гэж шинээр айл нүүж ирэхгүй нэ л гэсэн бас нэг сайхан бэлэг тэмдэглэл юм да. Энд ирээд хотод очивол ажилтаа болчихно гэсэн горилготой их олон хүмүүс байгаа. Тэндээ ажиллах уу. Тэгэхээр танахны хувьд бол ажлын чийдэд өгчнө гэдэг бол энэ бол хүний амьдралд нь оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгэхээр та хэдийнхэн ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд дээрээс нь бид хандивын тоглолт хийж энэ тоглолтоос орсон орлого маань хүн болгон орлого мөнгө хандив өгч чадахгүй шүү дээ. Тийм боломж шалгах. Энэ 20,000 төгрөгийн билетийг авснаар бас энэ хандив болох юм. Энэ хандивыг бид саяын гинтгээр ажлын байр нэмэгдэрлэх бусад бүтээн байгуулалтаас хувь нэмэр болгож өгнө гэсэн үг шүү дээ. Ажлын байрыг бид яаж нэмэгдүүл, ажилгүйдлийг яаж бууруулахлаар манай Баатар дарга бид ярьж байгаа яриа юм бол мал аж ахуй хэдэн малтай болох хэрэгтэй. Өнөөдөр мал бол бизнес болсон шүү дээ. Таваарлаг үнэтэй боллоо. Ялангуяа Улаанбаатар хотод нүүдлэж ирээд байгаа малчдыг ментор засгаас анхаарал нэг 100 үнэтэй болгоод орон нутагт нь дэмжиж өгчвөл энэ утаанаас амархан салах юм байна. Эцэст малгүй болсон нөхцөл наашаа шингэсэн шүү дээ. Зуд төрхөн үед одоо бол орон нутгийн бодлого хандлага бол өөр болсон. 2000 оны зуд бид хэвлэл шигнүүлээсэй гэж боддог юм. Хотод их олон мөнгө зарж шүү дээ. Нэг хүн 100 хоногод 50 ямаагүй гаргачихвал хөдөө нэг 150